Танд энэ өглөөний мэдрэг. Баярлалаа. Өөрчлөн гэсэн өглөөний мэдрэг. За баярлалаа. Хаваржаа тавлаг байна уу? За сайхан л хавар болж байна. Тэгээд коронавирус байхгүй бол сайхан хаварлах шинжтэй. Энэ хаварчдаа жоохон өвчин дахал гэдэг амтэн хүмүлээ жоохон тиймэрхүү байна. Тий. Дэлхийн нийтээр л энэ цар тахлыг авах гэж л бас нэлээл төвдүүлэх шиг шүү дээ. Ерөнхийдөө Эрдэнэ дарга өглөө та хэдэн цагт тусдаг вэ? Ер нь таны өглөө хэрхэн эхэлдэг вэ ажил хөдөлмөр? Тухайн өдрийнхөө ажлын байдлаас болно доо. Ажил ихтэй бол бүгдээр тусна. Тэгэл орой унтна. Ер нь унтаж амрах цаг бол бага да. Ерөнхийдөө одоо энэ төрийн өндөр алба босч байгаа хүмүүс цаг нар их багатай байдаг. Таны хувьд ерөнхийдөө яагаад минь ороод ирээ. Минь хэн байж аав нь яриа өгч чинь за. За. Аавдаа юу хэлэх юм за. Минь хэн зүгээр үнсүүлэх гэсэн юм уу? За. Зүгээр эрхлэх гэсэн юм уу те? За илээ. За нааш. За газ эрхэлчихдэг. хэдэн настай вэ? Одоо 5 их юм. Батаг 10 сар. За. Ээж дээр очих юм нөхөн за. Манай охин шиг биш. Нэг юм хэн зөвхөнтэй. Нөх ээж дээр очироо за. За. За явах уу? За. Сайхан хүмүүлээ дээ. За ер нь одоо энэ улс төрийн өндөр албан тушаал хийж байгаа хүмүүст бас ингэ төр нийгмийн ажил гэдэг нь цаг нар хомс байдаг баг. Ерөнхийдөө зав чөлөө гарвал ерөнхийдөө чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлв та? Ер нь бол яг өдөрт нэг яаж игээд өөртөө нэг жоохон цаг гаргаад аль болох одоо хөдөлгөөн хийхийг боддог. Өдөртөө бол ер нь яаж завгүй байсан нэг ганц цаг өөн 30 минут дугуйн. Ер нь тэхгүй бол бас тэр өдрөө жоохон бие хүндрээл ажлын бүтээн жоохон таарах юм шиг санагдаад байдаг л та. Тэгээд угаасаа нөгөө баг залуу байхын спортоор хичээллээ. Тэгээд байнгын нөгөө хөдөлгөөнтэй байсаар бас орцсон тий. Одоо хүмүүс бол захтай намайг нэг тийм жоохон байрах шүү. Жоо хөдөлгөөн мотой, хөдөлгөөний одоо юу гэдгийг юу багтай л гэж боддог байх. Би бол өдөрт ямар ч нэг өөртөө таарсан нэг тодорхой хэмжээний хөдөлгөөн бол заавал хийдэг. Тэгж ижил тэр өдрөө жоох ярьч хүчтэй л байдаг да. Ер нь ангөрөө аялал зугаалга одоо загасчлал зэрэг тиймэрхүү зүйл ер нь хэр сонирхолтой та. За би ч одоо нөгөө улаан чин гэдэг шиг асал ангийн маш их орхотой байсан. Загсан тэг юмдаг байлаа. Тэгээд 2007 онд аав маань бурхан болоод тэгээ одоо яхад бас хүн болгонч л нэг ламхаар өөр ингэсэн багштай байдаг. Тэгээ манай багш наваг за чи 3 жил битгий болж игэл ангөрөө хийгэрээ гэдэг байна. Бурхны ном таслаарай. Бурхны номоор бол битгий нүгэлдэл дээрээ л гэдэг ингээл. Тэгээд өөртөө байсан нэг боо шийдэм одоо загсны эргэл мэргэл бүх юм ал ах トゥ найз төгтө тараагаал тэгэл. Тэгээд 3 жил ерөөсөө огт ангөрөө загсж байхад яваагүй. Тэгээд сүүлдээ үн чинь ингээд удаан ингээд явахаа болоод ирэхээр ингээд тэрэндээ сураад сүүлдээ тэр нөгөө нэг ангийн орхоо загсж байгааны орхооч байхгүй болчихсон юм лээ. Одоо бол ямар нэгэн тийм одоо ангөрөөнд явчих, загсж байгаанд явчих гэдэг тийм хуучин бол одоо ингээд нэг заавал гарвал авчмаарсан гэдэгс одоо тэгэхээр ерөөсөө болцсон юм. Зарим тохиолдолд өөрийнхөө байр суурийг бас толгонд хүлээлгэх гэж оролдоно. Өвөлтөөнөөс хүмүүс нэг жоохон буруу зүрх ойлгож байгаа.
Ялангуяа аймгийн сүлд болчихшоо. Бараг ардын дуушхад болох гэж тийм. Нийт монголчууд бараг бүгдээрээ мэддэг. Нэг байгаль хамгаалагч л гэдэг шүү дээ. Ачаал тийм. Тэгээд одоо би одоо манай ах トゥ угаас ирсэн даатуунууд Та ер нь нөхөрлөлдөө ямар хэмжүүр тавьдаг вэ? Ямар ирчүүдийг та ер нь сайхан найз нөхрөөрөө сонгож нөхөрлөдөг? би зүгээр ингээд боддоо шүү дээ. Хүний нөгөө нэг хөвзөөний төөрөг гэж байдаг. Ямар хүнтэй нөхөрлөх үү, тийм ээ? Ямар хүнтэй зам нийлээд явах уу, ямар хүнтэй зам нийлэхгүй салаад явах уу гэдэг. Тэгээд муудсан, ширгөөцөлдсөн болгоно одоо дайсан юм шиг бас харж болохгүй. Тэгээ хүн болгон ч өөрийн гэсэн үзэл бодол байгаа шүү дээ. Тэрийг бас хүндлэх хэрэгтэй. Хүн болгон намайг дагаад халаагүй. Би бас хүн болгоны дагаад халаагүй тийм ээ. Өөрөөр хөрөл явна шүү дээ. Тэгэхээр би бол бас бусдын байр суурийг бол айл болох хүндлэхийг хичээдэг. Мэдээж зарим тохиолдолд өөрийнхөө байр суурийг бас тулган хүлээлгэх гэж оролдоно тийм ээ. Одоо хинт ч байдаг л зан чанар юм чинь тийм. Сайн нөхөд тулд ямар ч үед одоо хүнийг одоо сайн сайхан яваа үед нь ч тэр ядарцаа үед нь ч тэр төшөө тулгуур болж чаддаг. Тийм л хүмүүсийг би сайн нөхөд гэж хардаг. Зүгээр яг хоо нэхэр одоо алтчиг сайхан найз нөхдөд би. Одоо ямар ч үед уурдаг уу шаардаг уу. Ямар ч үед бас нэг үгээ бас шолгоо хэлждэг тийм ээ. Тэгээ сайхан найз нөхдөд би. Одоо тэгээд бас дандаа ирчүүд гэхээсээ илүү сайхан эмэгтэй найзууд зөндөө байна. Эмэгтэй найз гэх хүмүүс нэг жоохон буруу зүрх ойлгож байгаа тийм. Ялангуяа улс төрт яванд бол энэ эмэгтэй улс төрчид бол надад маш олон найзууд бий. Тий одоо ингээд журмын нөхөд байна. Тий одоо улс төрийн үйл хэргийн төлөө явж байгаа маш олон эмэгтэйчүүд одоо лидер эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгээд ер нь бол эмэгтэйчүүд ч бас юмд их илүү ирчүүдээ бол илүү нарийн гахаа юмд ханддаг. Гүйцэтгэл илүү сайтай тийм. Аливаа нэг ажил хариуцуулахад бол ер нь бол ирчүүдэд хариуцуулахад нэг 70-80% тавьдаг бол эмэгтэйчүүд хариуцуулахад бол бараг 100% хийш юу юм бол. Ингээд ярих юм бол ярих юм зөндөө л энэ. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй янз бүрийн л сайхан найз нөхд байна доо. Хүний хүмүүс гэж таныхаар одоо юу хэлээд байх шиг вэ? Одоо хүн чанартай, хүний хүмүүстэй, ноён нуруутай гэл ингээд янз бүрийн тодорхойлолтод бий л дээ. Тийм хүний ч одоо юу бас л одоо ингээд зарим хүмүүс бол сүүлийн хүмүүсийн одоо мөн чанар тийм хүмүүс муудсан гэл зарим нь одоо ер нь цаг үеийн шаардлагаар одоо хүн бол ингэ болохоос аргагүй ч гэдэг юм янз бүрийн тодорхойлолтод хэлж илээд тэгээд гэхдээ ямар ч цаг үед хүн бол хүнээрээ байх хэрэгтэй. Алдуулмар шиг гүгээд ирэхэд аавын нутаг адуу шиг сайхан ингээл дуулдаг. Ер нь аавынхаа нутаг руу хэрэг явж байна. Та ч одоо хүнүүн гол талын хүн үү? Би бол ерөнхийдөө өөрөө тэнд төрж өсөөгүй ч гэсэн яагаад ч тийм зүгээр яг сэтгэлдээ уяатай байдаг л аавынхаа нутаг руу байнга явдаг. Жилдээ бол нэг 3-4 бол очно аав дээр тэгэл. Тэгээ манай аав чинь наранга хайрхан сум юм дээ. Хайрхан уул гэж их сайхан уулыг. Тэгээ одоо нутгийнхан шүтдэг. Онгод дэм тахилгатай сайхан уул байдаг. Хадан хисаатай нэрлэг яв тий. Тэгээд сайхан манай отхон сурангуйн одоо сайхан шүлгийн зөхиож шаруугаа хөгжмөн хийсэн. Одоо бараг Арангаа аймгийн сүлд болчихшоо. Бараг ардын дуушхад болох гэж тий. Нийт монголчууд бараг бүгдээрээ мэддэг хайрхан уулын бараа гэж сайхан дуу бий. Манай аав ч өөрөө 60-тай одоо нутагт орж өссөн. 60-тай багийн хүн л дээ.
Тэгээ 60-таа чинь өөрөө яг 60-таа хийдгээд том хийдтэй байсан. Одоо хийдийн төөрн байдгийн тэгээд тэр төөрөн дээр нь би амта зориулж сургасгасан. Жил болгооч. Дахиж шүтэж тэр хийдийн суур төөрийн ч гэсэн бас нэг орг болгочихгүй гэл бас аминдал нэг байгаль хамгаалагч гэж байдаг шүү дээ. Ачаас тийм тий. За таны гэрт бол одоо ингэж ороод ирсэн байхад эргэн тойрон сайхан имэйл хазаарууд Монгол хүний эр хүний нэг алтан сэнти болсон имэйлүүд байна. Ер нь морин малтаа хэр ойрхон хүн ер нь монголчуудын уламжлалт өв соёл хурдан морь уяхаар ухаан гэдэл айхтар зүйлүүд байна. Энэ тэр ойр та. Би нэг урдан морь гэж өсөд болдгоо. Гэтэр морь харах дуртай. Одоо би одоо манай ах トゥ угаас ирсэн адуунууд би. Тэгээд манад нэг адууны их орон гэж бид өөрсдөө ярьдаг боловч нэг учир дутагдaltaй зүйл байдаг. Яг үүндээ бол адууг ингээд нэг спорт талаас нь эрүүл мэнд одоо юу гэдэг эмчилгээ талаас ашиглаж байгаа зүйл маш бага байна тий. Морь унаана гэдэг бол маш том эмчилгээний одоо арга хэрэгсэл байд юм байна лээ. Таглаад энэ гидс үзээ суудаггүй, харвин суудаггүй, таргалдаггүй өдр чинээс морь ундагтай холбоотой. Тэгээд ийм байсан байгаа юм шиг байна. Тэгээд энэ зүгээр ингээд бодохоор бол энэ морийн спорт, морь гэдэг юмыг бол энэ бас нэг орчин үеийн одоо энэ хүний эрэлт хэрэгцээ, шинжлэх ухаан, тэгээд энэ бусад зүйлтэй хослуулж хөгжүүлэх нэг зөв юм уу? Дээрээс ч нэг одоо олон морь цуглуулад л тэ олон айрыг төрөө аваад одоо тэгэл айхтар одоо имэйл томгол цуглууснараа одоо морь малтыг одоо дэмжиж байгаа асуудал болчихгүй юм шиг байна л да. Тэгэхээр би бол арай өөр би тэр явандаа нэг сайхан тийм морь унлахын газар морьны жүчээтэй болох юмсан. Хүүхэд залуучууд монголчуудаа ирээд морь ундаг, морь спортод одоо тодорхой дөртөө болохт нь одоо бас нэг тийм сургалт явуулдаг. Тийм газартай болох юмсан гэж л боддتي. За тэгэхээр үзэгчтэй бидний ярилцлага бол одоо хандгаатын цуслангийн уулын үрт сайхан модны хаянд гэж ярилцаад байж байгаа. Та тэгээ ер нь энэ хандгаатын цуслангийн энэ хэвд бол одоо олон сайхан бүтээн байгуулалтууд хийж байгаа юм байна. Хоёулаа гарч таны бас энэ бүтээн байгуулалтуудтай танилцсан цэцэрлэгт хүрээлэлөө орж дараагийн яриагаар үргэлжлүүлье. Өнөөдөр бас яг ийм төвшин төрсөнд бол би бас аах хүмүүс баярлалтай. Таам манаас тэнгэрээс харж байгаа. Тэгээд хүмүүс спорт өндөргч цуусаар нуттай энэ тэнцээ өрсөлж байгаа. Цорын ганц ус бол одоо манайх байна шүү дээ. Дэлхийн одоо аваргын тэнцэнээс медалууд хүртлээ. Нэг хэсэг бокс тоглож үзсэн, бүх хөрөлж үзсэн. Тэгэл За ойлоо бол одоо энэ таны энэ байгаль сайхан түшиглэл байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн юм байна. Энэ ер нь хизээнээс ингэж өгчүүлсэн юм да. Ер нь бол анх 99 оноос эхлээл энэ доор агаар совил гээл ахмадын аварт совил гэдэг маягаар эхэлж ирсэн л та. Одоо чинь 21 жил болж байна одоо. Тэгээд 21 жилийн л ажил да. Тэгээд баг багаар нэмж бүтээн байгуулалт хийсээр байгаа л. Одоо энэ 3 үндсэн блок байгаа бид нар өөрчилжсэн. Тэгээд энэ зүүн талдаа бол одоо үндсэндээ бол олимпийн буюу одоо спортын зохицлборууд. Тэгээд спортын хоёр заал, тэгээд бэлтгэлийн заалтай, тамирчдын бас жижиг зөч дуудалтай. Энэ төв хэсэгтээ болохоор энэ ахмадын амралтын зохицлбор байдаг. За одоо бид нэрийн зогсож байгаа хэсэг болохоор ингээд үндсэндээ бол энэ цэцэрлэгт хүрээлэн. Тэгээд энд бол яг байгалаараа энэ цэцэрлэгт хүрээлэн маягаар нь ингээд тогтчулсан. Ийм л одоо зохицлбор их тамир зохицлбор төвгээд. Тэгээ миний оролцох хийж байх үү. Тэгээд анх 99 онд энэ байгуулж эхэлж исэн. Тэгэл тэрнээс хойш одоо үндсэндээ 50 гаруй жил болж тээ. Тэгээд манай гэр бүлийнх нь л авч явдаг юм да. Тэгээд гол ажлын авалт. Гол ажлын. Таны аав бол одоо Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хэдэн хувь нэмэр оруулсан сагсан бөмбөгийн мастер хүн байсан гэдэг.
Тийм ч болохоор та одоо энэ Монголын сагсан бөмбөгийн хөгжилд бас нэлээд хувь нэмэр оруулж явж байгаа шиг байна. Энэ тухайр бол Ерөнхийдөө өнөөдөр Монголын сагсчид бас төв дэлхийд нэр алдраа зориулж өнөөдөр бас энэ олимпийн одоо эрхээ аваад ингээд байж байна л Монголд бол бас багийн спорт хөгжихгүй гэсэн тийм үзэл нэрхдэг байсан шүү дээ. Тэгээд өнөөдөр монголчууд бас багийн спортоор амжилт гаргаж болдго юм байна. Чаддсан юм гэдгийг харуулж чадсан томоохон жишээ боллоо. Нэгдүгээр, хоёрдугаар бол аав маань бас ингээд зорж зүтгэж одоо бүхэл амьдралаа зориулж ирсэн спортлоо. Тэгээд өнөөдөр бас яг ийм төвшин төрсөнд бол би бас аавхаа өмнөөс баярлалтай. Аав маань бас тэнгэрээс харж байгаа. Тэгээд урчилсан өнөөдөр сагсан бөмбөгийн спортод өнөөдөр монголчууд сагсан бөмбөгөөр бол дэлхийд гол өрсөлдөгч орн байж чадна гэдэг бол ил тод харуулж чадлаа. Азийн улс орнууд дотор бол өнөөдөр одоо сагсан бөмбөгөөр Америк, Европын том одоо сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн улс орнуудтай энэ тэнцээ өрсөлдөж байгаа. Цорын ганц улс бол одоо манайх байна шүү дээ. Нөгөө Япон, Солонгосоо даваад дэлхийн одоо шилдэг одоо багуудын тоон зөөсөөр ороод ингэ явж байна. Таяг энэ холбоо хэдийнээс өдөрдөх болов таныг одоо яг өдөрж эхэлсэн цагаас хойш одоо гаргасан хамгийн сайхан тоон амжилтуудаас нь бас уулзах юм байна. Ерөнхийдөө бол яг Монголын сагсан бөмбөгийн холбоо одоо хуучин холбоо бол одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа. За бид нар бол яг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэж шинэ холбоо байгуулад ажилласан. За энэ холбоо маань одоо 10 гаруй жил ажиллаж байна. Тэгээд энэ Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо анх байгуулагдаа. Тэгээд бид нар одоо хуучин дээд лиг гэдэг энэ сагсан бөмбөгийн одоо лигийн тэмцээнд явдаг байсан. Бид нар супер лиг гэж шинэ тэмцээн анх зохиож. Ер нь тэр цагаас хойш гадаад тоодын одоо олон 10 лиг оног тамирчдыг Монголд оруулж ирж энэ сагсан бөмбөгийн спортын хөгжлийг бол хурцсах тал дээр манай холбоо бол одоо маш амжилттай ажиллаж чадсан. Got them girls going Cindy Lauper, Garv and a little blondie. If you ain't drunk, nigga, in the wrong club. Don't do sexy, you're on the wrong beach. Tell the bar that we don't want no glass, just bottles and a bite, everybody want each. Yeah, so bring the verb, click out. We about to hit the big 3-0. Party like it's carnival with Rio. Life's too short, they need to be out. Yo, we live, we die, we give, we try. Манай холбоо байгуулагдсанаас хойш төв дэлхийн авар шларвал тэмцээнүүд удаа дараарлаа. Тэгээ одоо Аз ТV-ийн аварга тийм ээ. Тэгээд Аз ТV-с ихэл одоо алт мөнгө хүрэл медалууд удаа дараа авлаа. Дэлхийн одоо аваргын тэмцээнээс медалууд хүртлээ. Мөн одоо энэ өсвөр насны дэлхийн аваргын одоо хүндтэй шагналуудыг авлаа тийм. Тэгээ одоо хамгийн одоо гол юм нь ялангуяа сүүлийн үед энэ сагсан бөмбөгийн шин төрөл болсон одоо 3/3 төрлийн тэмцээнд манайх бол илүү амжилттай оролцож байгаа. За сагсан бөмбөг бол одоо таны өөрийн аавынт нь одоо ингэж эхлүүлж хийж исэн ажил учраас үйл хэргийг одоо үргэлжлүүлээд явж байна. Та өөрөө бол яг одоо баг залуудаа бол дугуйн спортоор хичээлдэг байсан гэсэн чинь. Яг ерөөхдөө багах янз янзын төрлөөр хичээлдэг байлаа шүү. Би ч одоо нэг хэсэг бокс тоглож үзсэн, бүх хөрөлж үзсэн. Тэгэл тэгж жагаад манай ээжийн маань одоо том дүүн өсөр орлоо гэж дугуй спортоор насаар явсан. Дугуй спортын мастер байсан. Тэгээд өсөр орлоо ах манайх намайг дугуй спорт руу оруултал. Тэгээд дугуй спортоор бас лэн одоо хугацаанд доктортой хичээлсэн л дээ. Оролцсон тэмцээн уралдаа. Яг тэр чин тухайд хот улсын аварга янз янзын нийгэмлүүдийн нэрмж тэмцээн уралдаа ингээл тухайд таарсан тэмцээн уралдаанд бол ордог байсан. Олон улсын ч нартай тэмцээн уралдаанд бол нэг олон оролцоогүй. Ямар бүхэн ямар төрлөөр барилж байгаа. Та бүх боксоор ямар Өдөлмөр нийгэмлэг гэдэг манай үйлдвэр комитет тэгээд нөгөө бүхийн дугуулын секц гэдэг чөлөөт бүхийн тухайн дугуулын одоо
харилцаж манай Намшир гэдэг одоо маш олон алдартай сайхан мөхчөө төрүүлсэн хүн бий дээ. Намшир гэдэг байсан. Тэгээд Намшир багшийн шеф болж бас нэг жил тойрон чөлөөт төхөр хичээлж үтсэн тухайд тий. Тэгэл сүүлдээ тэгээд дугуй спорт руу орсон да. Олцоо огч дээр нэг саксны боксинг одоо спорт авс нэг жил хэртэй хичээлж үтсэн тэгэл хүүхэд багчид юм болсон нартал байсан шүү дээ. Вийнэ дагаал дарвал тий. Спортоос ер нь хүмүүжил төлөвшил хэр болж авсан да. Яг олон юмыг бас авсан гэж боддөө шүү. Ер нь бол бас дэсвэр төвчээр тийм ээ. Бас нэг хэрэгтэй үед бас нэг захирах ёс журам багш ах цахаа хүндлэхээс гэсэлэл спортч хүмүүс өөр ихтэй гэж ихтэй шүү дээ. За ингээд бидний ярилцлага бол одоо өгөр өндөрлөгдөх гэж байна. Нэвтрүүлгийн төгсгөл та одоо энэ өвчин дахалд игдсэн хүнд үед ер нь ард иргэдтэй юу гэж анхааруулмаар байна? Хамгийн гол нь энэ одоо юу гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг одоо нэг үрчлэн дагаж мөрдөөрөө тий. Хоёрдугаарт энэ цар тахлын үед авах төрөөс авах арга хэмжээнд бол манай эрх хэрэгчд бол илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр зөвхөн нэг өвчин зовлон одоо энэ цаг үеийг одоо өнгөрөх биш. Бас энээс үүдээд гарч байгаа нийгмийн эдийн засгийн маш олон сөрөг үр дагаврууд байж. Өнөөдөр энэ хууль хорионд одоо ороод маш олон аж ахуйн нэгж байгууллага иргэдийн маань бодит орлого хэмэгдэж байна тийм. Тэгэхээр ийм цаг үед иргэдэд дэмжсэн, аж ахуйн нэгжүүдэд дэмжсэн тэдний одоо ажлын байраа хадгалах, бизнесээ хадгалахад нь бол төрөөс бол бодиттой туслан дэмжлэг үзүүлж шаардлагатай гэж харж байгаа. Арга хэмжээ авчин гэхдээ байндаа тусаж байгаа нь баг байнуудаа л гэж харж байна да. За ингээд нэвтрүүлгийн урилга хүлээн авч одоо өглөөний энэ сайхан зэнгээ гарт хамтдаа ярилцсан танд маш их баярлалаа дээ таны. Цаашдаа ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. Тэгээ танаа баг хамт олонд бас энэ одоо сайхан нэвтрүүлгийн улам өргөн дэлгэр хийгээрэй. Тэгээ маш олон сайхан одоо хүмүүсийг энэ монголчуудтайгаа уулзуулах ажлыг өшөө илүү өргөн хүрээнд хийгээрэй л гэж хэлье да. Амжилт хүсье. За баярлалаа. За.